За одоо дөрөвдүгээр модуль буюу за зөндөө олон баримттай боллоо тухайн асуудлаараа. За одоо тэгвэл үүнийг яаж өгүүлэх юм бэ? Тийм ээ? Зүгээр л бүх материалуудаа араараас нь үргэлжлүүлээд нэг урт бичээр олгочвол хэр хүнд хүрэх бол хэцүү шүү тий. За тэгэхээр одоо бүгдээрээ сонгосон асуудлаараа яаж одоо хүмүүст олон нийтэд яаж хүргэх вэ гэдэг тал дээрээ одоо бодож эхэлнэ. За тэгэхээр storytelling буюу үйл явдлыг тийм ээ хэрхэн өгүүлэх вэ гэж. За тэгэхээр мэдээж бүгдээрээ хамгийн эхлээд олон улсын зөвлөх Чарльзын Now for the fourth module of Одоо сургалтынхаа 4-р модулд шилжээ. Бид хэрхэн яаж үйл явдлыг өгүүлэх тухай ярилцах болно. Хэрвээ өмнөд модулуудаа эргэн санавал юуны өмнө албадан хөдөлмөр болон ажил зуучлах авах шударга байдлыг хангах асуудлыг ойлгоход анхаарч үндэсний болон олон улсын хэм хэмжээ холбогдох зохицуулалттай танилцсан. Нэгэнт тулгымцсан асуудлын талаар бодит зөв ойлголт мэдлэгтэй болсон бол мэдээж сурвалжилж болох сэдвээ сонгоход бид үүнийг орон нутгийн онцлогт хэрхэн нийцүүлэх, их сурвалжтайгаа яаж харилцах, мэдээлэл цуглуулах явцдаа аюулгүй байдлаа хэрхэн хамгаалах тухай агуулгыг судалсан билээ. Энэхүү 4-р модуль нь үйл явдлын хүүрнэл өгүүлэмжийн тухай байх бөгөөд өөрөөр хэлбэл хэрхэн яаж өөрийн үзэгч хүлээн авагчтай үр дүнтэй холбогдож нийтлэл нэвтрүүлэх хүрэх тухай хичээл юм. Учир нь олон нийтийн санаа бодол анхаарлыг зөв чиг чиглүүлэх нь та бүхний бүтээлийн үр нөлөөг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой. Олон нийтэд асуудлыг зөвөр ойлгох, магадгүй ажиллагчид болон цагаач ажилтны эрхийг хамгаалахад чиглэсэн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, зохицуулалтыг сайжруулах зэрэг тодорхой санал санаачилгааг өрнүүлэхэд хүчийг нь дайчлах бололцоотой болно. Энэ хичээлээр бид өнөөдөр сэтгүүлчдэд олдож болох боломж хэрхэн өөрчлөгдсөөр ирснийг товчхон үзэх бөгөөд магадгүй 10 жилийн өмнө зөвхөн уламжлалт мэдээллийн хэрэгсэл болох хэвлэл, радио, телевизэд бид төвлөрч ирсэн боловч өнөөгийн нөхцөлд энэ бүхэн маш хурдцтайгаар өөрчлөгдөж шинэ нийтлэл сурвалжилгууд нэвтэрсээр байгаа тухай анхаарах нь зүйтэй юм. Миний төсөөлж бугаар та бүхэн ихэвчлэн нэг мэдээллийн хэрэгсэл тусгайлан ажилладаг боловч нийгмийн мэдээллийн сүлжээ, түүнчлэн танаа мэдээллийн хэрэгслийн онлайн платформ зэрэг ашиглаж мэдээллийг түгээх өргөн хүрээний боломж нээлттэй байдаг гэдэгт итгэлтэй байна. Маш их хэмжээний боломж нээлттэй байгаа тухай танилцуулгад оруулж та бүхэнд зарим нэг жишээ болох бүтээл нийтлэл нэвтрүүлгийн бүтээлч санааг танилцуулъя. Эдгээр жишээ нь олон улсын давтцанд өөрөөр мэдээллийн хэрэгсэлд янз бүрийн форматаар хийгдсэн юм. Тухайлбал цахим хуудас хэлбэрийн формат ашиглах зэрэгээр өнөөгийн нөхцөлд маш олон төрлийн цахим нийтлэл нэвтрүүлгийн арга хэлбэрүүд хөгжөөд байна. Энэ нь тест бичвэр хэлбэрээр эсвэл текст бичвэр мөн гэрэл зураг хосолсон хэлбэрээр түүнчлэн видео болон дуу шум ашигласан хэлбэрээрч байж болох юм. Текст бичвэрийг уншингаа зарим үед дуу шум сонсдог форматтай бүтээл нь маш сайн интерактив хэлбэр болж чаддаг боловч заримдаа өрнөлөө багтаа байх тал бий. Цахим сайтад зориулсан сурвалжилга нь өнөөдөр түгээмэл болж байгаа нийгмийн сүлжээгээр дамжуулагдсан нийтэлж түгэхтэй батбөх уялдаа холбоотой юм. Нийтлэл сурвалжлагатай ямар формат илүү тохиромжтой вэ гэдгийг сонгоход та бүхэн олж авсан мэдээлэл, баримт, их сурвалж чухал үүрэгтэй төдийгүй тэдгээр хэрхэн холбож юу хэлэх вэ гэдэг агуулга нь хамгийн чухал болно. Нийгмийн мэдээллийн сүлжээнд нийтлэл сурвалжлага хэрхэн харагдаж байгаа гэдэг нь радио болон видео бүтээлийн уламжлалт загварыг тусгайлан уялдуулж харсан үйл хэрэг болох билээ. Бид зарим шинэлэг арга хэлбэрүүдийг ашиглаж уншигч үзэгчдийн сонирхлыг татаж анхаарлыг дээрх сэдвт хандуулж байгааг харах болно. Анимашн бол бас нэг төрлийн сонирхолтой арга бөгөөд энэ модулд дэлгэрүүлсэн болно. Энэ нь их сурвалжийн хувийн мэдээллийг нууцлах, аюулгүй байдлыг хамгаалахад тусгайлан програм ашиглан хөдөлгөөнд дүрс бүтээж ашиглаж байгаа үйлдэл юм. Ийм аргаар ялангуяа үзэгчид болон хүлээн авагчдад үүнийг бодит байдлаар ямар үйл явдал болж байгаа, мөн болоод өнгөрсөн гэдгийг илүү тодорхойгоор дүрслэн харуулж нийтлэл сурвалжилгаа хүргэж болох юм. Үүний зэрэгцээ үйл явдалд оролцсон хүмүүсийн хувийн мэдээллийг нууцлж болно. Эцэст нь илүү бүтээлч аппликейшн ашиглах зэрэг зарим жишээ магадгүй та бүхний төсөөллөөс хол байж болох ч анхаарч үзхийг санал болгож байгаа юм. Одоогоор ийм арга хэлбэр нь тэмч тогтвортой байж чадахгүй байгаа боловч бид туршиж үзэх, үзэгчдийн сонирхлыг хэр зэрэг татаж байгаа зэргийг олж харах тухай PPT танилцуулгад оруулсныг үзнэ. Үүнтэй холбоотой хэд хэдэн нийтлэл бүтээлийг дурдсан байгаагаас та бүхэн бүтээлдээ хэрхэн зураг ашиглан дүрслэлтэй нүдэнд үзэгдэхүйц бүтээлийг хэрхэн бүтээж албадан хөдөлмөрийн асуудлаар хийж бүтээж вэ гэсэн санааг олж аваарай. Үнэхээр сэтгэл догдлуулсан хэдэн бүтээлийг бид олж хараад байна.
Заримдаа ийм сайн жишээ болон нийтлэл сурвалжлага нь шилдэг бүтээлээр шалгарч, зураг дүрслэлийг сайтар ашиглаж олон нийтийн сонирхлыг асуудалд хандуулж, ойлголтыг нэмэгдүүлж чаддаг. Бүтээл дээр ажиллаж байхад анхны санаагаа илэрхийлэхэд үнэхээр чухал нэмэлт өгүүлэмж хэрэгтэй санагдах үе гарч болох юм. Ийм тохиолдолд та бүхэн зөвхөн нэг өдрийн дотор сурвалжлага хийхээр илүүтэйгээр өндөр зорилгыг өөртөө нь тавьж, албадан хөдөлмөр болон ажил зуучлах авах харилцаанд шударга байдлыг хангах чиглэсэн нөлөөллийн кампанит аян өрнүүлэх талаар бодож үзээрэй. Энэ тухай зарим санааг PPT танилцуулгаас авч болно. Өдөр тутмын сонин телевизэн сувг зэрэг томоохон мэдээллийн хэрэгслүүд тусгай нүүр тодорхой цагийг гаргаж үүндээ албадан хөдөлмөр болон ажил зуучлах авахтай холбоотой зүй бус үйлдэлээс улбаалсан цагаач ажилчдын хөдөлмөрийн мужлог зэрэг тулгамдсан асуудлыг хөндөж болох юм. Энэ үнэхээр сонирхолтой бөгөөд ялангуяа зарим орон нутагт буруу жишг өргөн цаг хүрээнд тогтож, зарим салбарт дөрвдөө өөрчлөлт шаардлагатай болж, олон нийтийн анхаарлыг хандуулж дэмжлэгийг татах шаардлага тулгарсан байдаг үлээ. Кампанит аяны тухай PPT-д оруулсан болно. Бид амжилттайгаар кампанит аяныг өрнүүлэхийн тулд хэд хэдэн алхмыг авч хэрэгжүүлэх бөгөөд эдгээрийг та бүхэн сайтар судлахыг урьж байна. Эдгээр нь та бүхний хувьд анх ямар зорилгоор эхэлсэн, кампанит ажлыг хэрхэн удирдан зохион байгуулах, хүчтэй нөлөө үзүүлсэн эсэх, уншигч, үзэгч, сонсогчдод хэрхэн нэгдэж оролцуулах гэх зэрэгээр эргэн холбогдох болно. Өөрсдийнхөө биелүүлж чадчихгүй зүйлийг хийх гэж оролдож байгаа эсхийг шалгаж, айлуулах кампанит ажлаа үргэлжлүүлэхийг хичээгээрэй. Та бүхэн кампанит аян хэлбэрээр нийтлэх цуврал, нийтлэл сурвалжлагуудаа олон баримт цэлд цуглуулсан бол тэдгээрээ дэлгэж тавиарай. Нийтлэхэд бэлэн эсгээ шалгахад чиглэл болгож гаргасан асуултын жагсаалт болон хэд хэдэн зөвлөмжийг энд санал болгож байна. Асуултын дагуу түргхэн шалгаад үзээрэй. Ингэхдээ нийтлэл нэвтрүүлгийг алдаагүй эсхийг шалгахын тулд ашиглах гэж байгаа бүх баримт мэдээллийг нэг бүрчлэн нягтлж ямар нэг эргэлзээтэй эрсдэлтэй эсхийг харна уу? Хэлхийг хүссэн санаагаа тодорхой гаргаж чадсан уу? Санаагаа баттгах хангалттай нотлохоо баримтыг оруулсан уу? Гаргаж буй асуудалтай холбоотой зүйлсийг тухайлбал хууль тогтоомж эрх зүйн зохицуулалт зэргийг тусгасан уу? Ашигласан их сурвалж цуглуулсан мэдээлэлд бүрэн итгэлтэй байж чадаж байна уу? Мэдээллийг нягтлан шалгахад хийж болох бүх хүчин чармаалтыг гаргаж чадсан уу? Энэ бүхэн нь үнэхээр чухал асуудал юм. Таны нийтлэл сурвалжлах хэр зөв бүтэцтэй зохиомжтой байна вэ? Нэг удаагийн бүтээлээр хүрэх үү? Эсвэл хэд хэдэн цуврал бүтээлээр хүрэх үү? Дөрслөн харуулж буй бүх элемент зөв байна уу? Ялангуяа тоо, баримт, статистик, зуучлалын төлбөр хураамж гэх зэргийг дурдсан бол эдгээр мэдээлэл зөв бөгөөд уншигч хүлээн авахчдад ойлгогдох үс байна уу? Оруулж буй аливаа мэдээлэл ялангуяа хуулийн зүйл заалтыг оруулахдаа эрх зүйч, хуульчдын тусалцааг авч их сурвалжаанд дурдсан уу? Хэрвээ эдгээр асуултад итгэлтэй байвал та бүхэн нийтлэлээ нийтлэхэд бэлэн байна гэсэн үг юм. Эцэст нь та бүхний нийтлэл нэвтрүүлгийг хүлээн авч уншна гэж найдаж байна. Та бүхнийг энэ сэдвээр нийтлэл сурвалжлага нийтлэхийг уриалж байна. And to really encouraging you to do the best in reporting on this topic. Тэгэхээр сая бас хоцроод ирсэн хүмүүс маань одоо дөрвөр модод руу орж ин тийм ээ. Storytelling буюу тухайн сэдвээ одоо хэрхэн олон нийтэд илүү үр өгөөжтэй, үр дүнтэй хүргэх вэ? Тэхийн тулд одоо яг яах ёстой вэ гэдгийг одоо бүгдээр ярилцъя. За, түүний өмнө BBC-ийн мэдээний редактор Ving Rai ингэж хэлсэн байна. Бүтээл бол мэрэгсэн мэдлэгээ бүгдийг нь багтаагаад ингээд нэг дор өгчих бол хэрэгсэл биш юм аа. Харин мэрэгсэн асуудал тодорхой, ойлгомжтой, энгийн байдлаар тайлбарлаж олон хүнд хүргэх нь л чухал юм аа гэж. Тэгэхээр өөрөлдөх юм бол юу гэдгийг өнөөдөр ч гэсэн бид нар ингээд тий албадан хөдөлмөр гэдэг чинь зүгээр үг хэллэгнээс ахуулаад энэ бас л тодорхой хүндхэн сэдв болоод үг хэллэг болоод байна шүү дээ. Гэтэл олон нийт иргэдэд яаж тэрийг ойлгомжтой хүргэх үү? За ямар сувгаар нь хүргэх үү? Дээрээс нь олон нийт гэдэг чинь маш олон насны хүмүүс байгаа тийм үү? Тэгэхээр тэр олон насны онцлогоос шалтгаалаад дээрээс нь одоо юу гэдгийг байршлын онцлогоос шалтгаалаад тэр хүмүүст яаж хүрэх үү гэдг нь бас чухал байгаа. За тэгэхээр юуны өмнө ихний ярих сэдэв бол ямар мэдээллийн хэрэгслийг ашиглах вэ гэж байна.
За энэ дээр товчгоо яриа явчих. За саний маань олон улсын зөвлөх тийм ээ Charles Altman-ы хийснээр бол бид та нарт тарааж өгсөн PPT-нд байгаа. За тэр PPT-г бол нэлээд сайн үзээрэй. Гэхдээ тэндээс гол юмнуудыг аваад энэ дээр арай жоохон дэлгэрүүлээд бас та нартай ярилцаад явчаа гэсэн юм. За энэ дээр бол ярилцах мэдээж хамгийн ихний вебсайт, за нийгмийн мэдээллийн сүлжээ ба сошиал медиа, радио, видео, анимашн, аппликейшн гэдэг эднэрийн онцлогууд энэ талаар бүгдээрээ товчхон яриа. За эхнийх нь бол вебсайт тийм үү. За ихэнх бол хэвлэл мэдээлэл маань одоо өөрийн гэсэн албан ёсны вебсайтуудтай болж байна. За гэхдээ хуучны уламжлал вебсайт дээр за ингээд нэг текст байх хэвээр. За одоо нэг за мэдээж баримжуулахын тулд зураг байх хэвээр. Гэдэг зүйл бас бүр өөрчлөгдөд байна. Одоо юу нэмдэг болсон бэ? Видео нэмдэг болсон. Тэгээ бараг лайв нэмдэг болсон. Voice record аудио бичлэгүүд байна. Дээрээс нь инфографикуудаар баяжуулдаг болсон байна. Маш их тоонуудыг зүгээр ингээд араас нь текст шиг бичих оронд инфографикийг ашиглал илүү үр дүнтэй байгаад байна. За одоо та бүхэн бүгдээрээ ч гэсэн мэдж байгаа тийм ээ. Яг энэ хоёр одоо Go icon мэдээж үндэсний оноос тусна. Энэ хоёр сайтыг зохиод тавьсан. Илүү одоо нөгөө инфографик, дүрслэл, зурган дүрслэлийг илүү их ашигладаг гэдэг утгаараа энэ хоёр сайтыг тавьсан байгаа шүү. За хоёр дахь зүйл мэдээж сошиал медиа. За энэ маш олон одоо юу гэдэг нөгөө уламжлалт мэдээллийн хэрэгслүүдийг одоо бүр ингээд задраа тийм үү бидний одоо энэ нийгмийн мэдээлэл авах сүлжээ маань бүр өргөн болцсон байгаа дээ. За тэгэхээр бүгдээрээ одоо эхнээс нь харъя л да. За монголчуудын хувьд бол мэдээж дийлэнх бараг 98% те одоо нэг хүн дарааж 2 аккаунттай ч юм уу бараг байгаа дээ шүү дээ. Тэгэхээр Facebook-ыг үнэхээр л одоо юу гэдгийг гол платформ гэж хэлж болохоор байгаа дээ тий. Тэгэхээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд маань өөрсдийн гэсэн хуудастай болж ийн, пэйж нээж ийн. Яг тэгэхээр яг одоо манайхан хоорондоо харилцах холбоотой тэднээс фидбек, эргэх холбоо авахад Facebook ялцчихгүй бас нэг гол платформ болчиход байна гэдэгтээ эргэлзэхгүй байх тийм үү. За тэгвэл дараа нь YouTube дээр жишээ нь хэр та нар нийтлэг контентуудаа тавьчих. Өөрсдийн гэсэн одоо видеон дээр одоо YouTube дээр жишээ нь нийтлүүдээ сурвалжлагуудаа цорол болгож тавьдаг газрууд байна. YouTube-ийг хэр ашиглаж байна? Хаана хэлээ? За гих мэтчлэнгээр өөрөлдөх юм бол мэдээж одоо Facebook дээр илүү те 3-5 минутын л ер нь бичлэг хамгийн урттай яваад байна шүү дээ тий. Тэгэхээр энэ нөгөө платформуудын онцлогоос болоод бид нэр ямар одоо нийтлэлүүдийг хаана тавих уу гэдгийг хамгийн ихлээр сонгох хэрэгтэй болоод байна шүү дээ. Гэтэл 30 минутын видеог жишээ нь Facebook дээр хэр үзэх бол ер нь л гэсэн тий яг линкийг одоо YouTube дээрээ тавиал одоо линкийг оруулдаг. Гэхдээ тэр болгон линк дээр дараад ер нь бол ховор байдаг тий. Гэхээр яг юу хийх гээд байгаа вэ гэдгийг сайн бодож байгаад яг бүгдээрээ платформоо сонгох гээд байна одоо. За тэгэхээр ер нь бол YouTube дээр илүү урт одоо хугацаа магадгүй 30-аас одоо 1 цагийн хооронд ч гэдэг юм уу нэг мэдээ сурвалжлага нийтлэх ёстой илүү их одоо тухайн баатрийг хөндсөн тийм ээ тухайн баатрийн одоо сэтгэлийг хөндсөн гэдэг шиг тийм нэвтрүүлгийг одоо хүнд хүрэхийн тулд магадгүй YouTube-ыг ашиглал илүү гэж харж байгаа. За дараа нь Twitter-ыг хизээ ашиглавал зүгээр. Twitter-ыг ер нь хизээ. За 280 тэмдэгтэнд тийм ээ маш богино хугацаанд мэдээж мессеж хүргэж болно. Гэхдээ өөр ямар тохиолдолд та нар Twitter-ыг ашиглах вэ? За ер нь бол одоо жишээ нь миний хувьд ч юм уу те тодорхой шийдвэр гаргаж төвшөнд тодорхой одоо нөгөө байгууллагуудын те хариуцж байгаа удирдлагууд дарга одоо хүмүүстэй маш хурдан холбогдохын тулд тэр хүнийг меншн хийгээ те эн чинь ийм асуудал ийм болоод байна штэ юу хотын дарга гэж шинэ меншн хийдэг. Гэтэл яг тэн дээр бол энэ Twitter дээр тэр хүмүүс бол айгүй хурдан харцдаг. Ийм асуудал байгаа юм биш үү? Нэрээ нэг те яах вэ ийх үү? Тэгэхээр одоо Twitter байна, дээрээс нь LinkedIn байна. За линк яг дараагийнх нь бол LinkedIn. Энэ бол хүний нөөцийн том платформ. За тэгэнгүүт монголчууд яг харьцангуй бага хэрэгэлдэгч гэсэн одоо та нар аль нэг компани, аль нэг одоо за удирдал те одоо шийдвэр гаргаж төвшний хүмүүстэй холбогддог гэх юм бол LinkedIn руу оронгууд бүх мэдээлэл ингээд CV шиг байж идэг. Тэн дээр ингээд мэйл хаяг нь байж идэг, бараг утас нь байж идэг. Тэгэхээр тэндээс жишээлх юм бол тэр хүнтэй яаж холбогдох уу гэдээ олоод гэс орлоод за ингээл одоо нөгөө бид нар чинь ойлгомжтой албан бичиг бичдэг, уцаар ярьдаг, эсвэл тэ цаг авъя гэж жоохон хугацаа ингэдэг. Гэтэл өнөөдөр бараг зүгээр шууд
Ингээд тантай холбогдсон юм аа. Ийм асуудал байна гэж шууд л бараг тийм меншн хийхэд одоо харж байгаа аахгүй юу? Харж байгаа. Тийм болохоор бас бид нар эднэрийг ашиглаж болох гэдэг арай нэг өөр. За одоо ийм юмтай уулзах хэрэгтэй байна гэдэг чинь маш хурдан шуурхай хариу үйл авахын тулд. За тэгээд яг хөө Snapchat-ыг бол нэг хэрэглэхгүй дээ. Илүү залуучууд бол чөлөө цагаар яваа да. За Instagram-ийн хувьд бол харьцангуй нэлээд багштай тий хувь хүмүүс л илүү зурган платформ илүү одоо зураг ингээд тавьдаг. Гэхдээ яг байгууллагууд байна одоо жишээ нь Instagram дээр илүү одоо залуу үеийнхэн бол мэдээж ашиглаж байгаа. Тэднэр рүү хүрэхийн тулд өөрсдөө мэдээлэл ингээд тавьдаг. Хэл мэдээлэлийнхэн байна. Ер нь манайхан тавараа гэдэг тийм. За гэхдээ олон улсын түвшинд бол Instagram-ыг маш их хэрэглэдэг. Яг л нөгөө Facebook шиг л одоо юу гэдэг тийм мэдээлэл хүргэх гэж платформ гэж хардаг. За одоо та нарын энэ харж байгаа хүний эрхийн нүүби хүний эрхийн нэг юу байна тийм ээ. 1 сая гаруй дагагчтай. За эдгээр бол мэдээж Instagram чинь зургаар л одоо мессеж өгөх ёстой. Маш гоё зураг зүгээр нэг зураг биш одоо та бүхэн тэнд харж ин те яг энэ ямар асуудал байгаад байгаа ингээд зургаар сонирхолтойгоор хүмүүст одоо мессеж хүргэж байна. За дараагийнх бол радио. За радио бол үнээр нөгөө ганцхан хуваартай байдаг олон нийтийн одоо радио гэхээс илүү одоо сүүлийн үед нөгөө юу болж өөрчлөгдсөн. Подкаст маань одоо дуртай цагтаа сонсчдаг, дуртай одоо чиглэлээрээ сонирхсан сэдвийнхаа хүрээнд олоо сонсчдаг. Учираас подкаст өөрөлдөх юм бол нэгсний радио, аудио контент болчиход байна тий. За тэгэхээр одоо бүгдээ энэ харж байгаа юм бол ILO тий олон улсын хөдөлмөрийн байгууллага өөрийн гэсэн яг юм одоо сайтн дээрээ подкаст хэлбэрээр, аудио хэлбэрээр ингэж банк хүмүүстэйгээ уулзаж ярилцлага хийдэг байна. За тэрний дээр бүгдээ харж ин Монгол улсын ерөнхий прокурорын газар өөрсдөө гэсэн подкастаа болсон. За энэ подкастаараа болохоор бас одоо сүүлийн үеийн хууль тогтоомжууд, эргэнж гэдэг юм уу те ойлгоход нэлээд хэцүү нэр томьёонуудыг ингээд 10 7 хоногтаа л нэг удаа 10 минутаар хийж байгаа. Тэгэхээр ингээд та нар 7-нд ядаж нэрээ энийг нөө сонсъё гэд ядаж ингээд дагч штэ те байнга фоллоу хийгээд дагаад байвал үг хэллэг юм чухал юмнуудаас хоцрохгүй байх нь шүү. За тэгээд нөгөө юун дээр яг хөө миний айгуух ашигладаг нь M+ байгаа. M+-ыг утсан дээрээ суулгасан байна. Гараа өргөдөө харъя. За олон юм байна. M+ дээр бол Монголын одоо 300 бараг 200 гаруй орчим подкаст орсон тий. Чиглэлээрээ мэдээж хувь хүн нөгөө талаас алтан байгууллагууд хүртэл өөрсдийн подкастуудаа болцсон. Яаж иргэдэд энгийн ойлгомжтой хүрэх вэ гэдэг чиглэлээр айгүйх яаж байна. Тэгээд саяхан манай сургуулийн дээр прокурор суусан чинь цагдаагийн ерөнхий газраас одоо яг манай шиг ингээ подкаст хийя, танаа туршлага судлаа гэдэг ингээ уулзсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр өөрөлдөх юм бол байгууллагууд хүртэл хүмүүстэй олон нийтэд энгийн одоо болгомоор байна гэдэг ирэл хайгуул айгүй хийж байна. За дараагийнх бол видео. Одоо мэдээж одоо гэдгийн телевиз одоо албан ёонууд бол ингээл том камер бариад зураглаач заавал байх ёстой тий. Тэгээд одоо эргэж очиод хийсэн бичлэгээ яадаг гэлээ. Монтажлан, эвлүүлэн нэлээд юм болдог штеп. Гэтэл өнөөдөр технологийн дэвшил биднэрт юу одоо авчирч байна. Өөрөөр хэлэх юм бол өөрөө зүгээр ингээл ухаалаг гар утсаа барайл тийм ээ хийх бичлэгүүдээ хийгээл ямар нэгэн одоо аудионуудаа аваад тэрийгээ өөрөө шууд утсан дээр аппликейшн дээр тасаллаа тэгэл бараг бэлэн нийтлээ хийхэд бэлэн болж сурвалжлага хийхэд бэлэн болж тийм үү. Тэгэхээр бүр ингээд нүсээр одоо нөгөө хүний нүсийн аппарат бас хэрэггүй байгаа дах юм шүү дээ. Зарим газар одоо ямар нэгэн шаардлагаар том юм ингээд авч явахгүй ингээд ингээл бас тийм ерэн сурвалжлах мэдээж янз янзэл ингээд арга хэвлэн. За тэгэхээр ийм бас юу байдаг шүү. Утсан дээр одоо аппликейшн байгаа iMovie гэж байгаа, KineMaster гэж байгаа айгаа олон байгаа даа. Тэгэхээр та нар бас сонирхоод гаргасан дээрээ хийгээд өөрсдөө үзүүлж зүгээр. За дараагийнх бол анимашн. За энэ дээр яагаад анимашн оруулсан гэхээр тухайн бидний уулзж байгаа хүмүүс тодорхой хэмжээний магадгүй албан хөдөлмөрт ч юм уу тий өртсөн одоо хохирогч гэж хэлэхэд тийм хүмүүс байгаа да. Гэтэл тэр мэдээлэл өгж байгаа хүмүүс их сурвалжийн
юг мэдээллийг хамгаалах бас биднэрт үүрэг байгаад байгаа тийм үү. Тэгэхээр магадгүй энэ одоо нүүрийг гаргаж болохгүй, тодорхой юу гэдгийг дүрсийг ингэж гаргаж болохгүй үед бид нар яаж тэр асуудлыг сэдвийг олон хүнд одоо олон нийтэд ойлгуулах хэрэгтэй вэ гэхээр анимашныг ашиглаж болно. Зургийн дүрслэлүүдийг ашиглаж болно тийм ээ. Тэгэхээр маш олон юм одоо шинэ Японд бол энэ нэлээд алдартай тийм үү. Маш олон хүнд асуудлыг анимашны хэлбэрээр олон нийтэд ойлгуулдаг. Ийм асуудал байна гэдгийг ойлгуулдаг. За энэ дараа энэ бол яг хуу мэдээж яг бидний одоо энэ 2 өдрийн хугацаанд одоо судлаад байгаа асуудал бол нэлээд нухацтай, нарийн тий өнөөдөр нэг ийм үйл явдал гинт очоод гяс мэдээгээл гяс гаргаад бас тийм сэдв биш байгаад байна тийм үү. За жишээлх юм бол энэ нэг асуудлыг нэг нийтлэл хийчээ гэд за нэг л нийтлэл бичлээ. Хэр үр дүнд хүрэх бол мэдээлэл төвшөнд бол нөлөөлөл бөгөөд яг цааш тийм бодлогын төвшөнд бол байж даггүй. Тийм. За яг үнэ. Тэгэхээр зүгээр мэдээлэл өнгөрөн тийм үү? Хэрэв нэг удаа бичих юм бол гэтэл та нар нөлөөллийн чанартай том махан ажиллах юмээр байна. Бодлого хууль тогтоомжинд нь тодорхой нөлөөлөл үзүүлмээр байна. Эерэг өөрчлөлтийг авчрах хэрэгтэй байгаад байна гэх юм бол бид нар заавал цувралаар тийм үү? Олон удаагийн цуврал бүтээлүүдийг гаргаж ээж л нөгөө тодорхой шийдвэр гаргагч нарт тодорхой хүмүүс нөлөөлж хууль тогтоомжид бас үнэхээр нөлөөллийн ажил хийж чадах нь шүү дээ тий. За тэгэхээр энэ жишээлх юм бол Английн Independent гэдэг сонин байгаа. За энэ сонингийн хувьд бол яг саяхан өнгөрсөн жил парламентын ордондоо за Slaves on Our Streets гэхээр одоо манай бидний одоо ингээд гудамжинд гэх юм уу тий байгаа орчин үеийн боолууд гэдэг сэдвтэй ийм нийтлэлүүд, цуврал нийтлэлүүдийг бичиж байгаа. Одоо бичсээр байгаа. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол бас бид нар тийм ээ тодорхой юм нөлөөллийн ажлуудыг шийдвэр гаргаж төгөртөө ингээ хамтраад бас олон удаагийн цуврал бэжж тэр хүмүүст сонсогдох нь, хүрэх нь, ойлгоход нь одоо нөлөөлж чадах нь гэсэн үг. За тэгэхээр дараагийн маань 2 дахь сэдв яг үргэлжлүүлээд бүгдээрээ. За одоо тэгвэл бүгдээрээ сувгаа сонголоо. За ийм асуудлаар л би одоо энэ сэдвийг тэг хөндөй, ийм нийтлэл бичье гэд одоо албан хөтөлбөр байна уу? За эсвэл ажил зовшлох, авах харилцааг яаж ер нь цаашдаа сайжруулж болох вэ гэдэг сэдвээ авлаа. Одоо бид нар олон мэргэжлийн хүмүүстэй уулзлаа. Олон асуултуудаа бас хариулт ерөнхийдөө нөгөө гаргалгааг нь гаргаад санаагаа авсан тий санаагаа авсан. За энэ санаагаа цаашаа одоо бүгдээрээ яаж одоо үр дүнтэй хийх вэ гэдэг дээр одоо бүгдээрээ товчхон энэ нэг 6 алхам байгаа. 6 алхам. За энэ 6 алхмыг харьцаад бүгдээрээ багаар ажиллана. 4 багт ажиллаад 4 сэдв байгаа. Тэр 4 сэдв яг Монголд одоо үүссэн ийм мэдээллийн чанартай байна уу? Ер нь хэр одоо бодлогод нөлөөлж чадсан бэ гэдэгт та нар үнэлгээ өгөөд за тэгээд дараа нь энийг яаж сайжруулж болох вэ гэдэг дээр харилцан яриад багаараа ярилцсан гэсэн. За эхний маань алхам. За үндсэндээ ийм 6 алхам байгаа. За та нарт нөгөө өвсөн презентацийн дээр бол байж байгаа. За тэгээд эхнээс нь бүгдээр энэ яриад товчхон яриа явчих. За эхнийх бол мэдээ зорилгоо тодорхойлно тийм үү? Ямар асуудлыг хөндөхгүй байгаа вэ? За өөрөөр хэлбэл та бүтээлээрээ хуульд өөрчлөлт оруулахыг хүсэж байгаа мó? За эсвэл арай өөр үйлдэл хийх чинь нөө зүгээр нөлөөллийн ажилд бас хувийн нэмэр оруулах гэдэг нэг үү мэдээ зорилгоо тодорхойлох нь чухал байна. За жишээлх юм бол тэнд нэг доор жишээ байна тийм ээ. Хяналт зөвшөөрлийн системийг дуусгах болтол бид компанид ажиллаа үргэлжлүүлнэ. Өөрөөр хэлэх юм бол нэг зорилгоо тодорхойлчлоо, хоёрт баг өрөө гэж хэлж болохоор тийм үү. Байнга одоо энэ компанид ажлын хугацаанд та бүхний чиглүүлж авч явах ёстой зорилго тодорхой байх ёстой. Ямар зорилгоор яг энийг хийгээд байгаа гэдэг чинь одоо олон нийтэд маш тодорхой байх ёстой, шийдвэр гаргагч нарт маш тодорхой байх ёстой. За 2 дахь алхам. Компанид ажлыг удирдах, чиглүүлэх хүн бас маш чухал ахна. За өөрөөр хэлэх юм бол мэдээж энэ бол маш том редакцийн багийн ажил юм уу. Ганцаараа яваад нэлээд удаан л явах бах тий. Гэтэл редакцаараа багаараа явах юм бол арай хурдан үр дүнтэй явах бах тийм үү. За тийм учраас компанид ажлыг
олон одоо яаж төлөвлөж, яаж энийг ямар хугацаанд хийх үү, одоо байгаа нөөцөө яаж ашиглах уу гэх мэтчлэнгээр олон юм өөрийгөө хариуцах хүн бол мэдээж багийн ахлагч байгаад байна те, маш чухал ажилтай. За өөрөөр хэлбэл тогтвортой байдлыг хангаж ажиллах. За 7 хоногт за эхний дугаараа гаргачлаа. Гэтэл 2-7 хоногт ингээд тасалчвал бас хэцүү те. Төлөвлөгөө явахгүй шүү дээ. Тэгэхээр тогтвортой хуваарийн дагуу, төлөвлөгөөний дагуу байхын тулд тогтвортой байдлыг хангахад дарга бол маш чухал үүрэгтэй байгаа юм тийм. За тэгээд одоо мэдээж байгаа хүний нөөцөө цаг хугацааг хуваарлах. За дээрэс нь одоо тухайн асуудлыг хөндөд эхлэнгүүд чи одоо тэр ажлын байрны зөрчил үүсэж байгаа магадгүй компаниас ч юм уу айл эсвэл ямар нэгэн шийдвэр гаргагч танаас сэтгүүлчдэд нөлөөлж эхэлдэг тийм үү, та нар ч гэсэн нөлөөлж эхэлдэг. Хөөе чи юу хийгээд байгаа яа энэ тэр гэл ингээл олон ингээд төвшнөр нөлөөлж эхэлдэг. Тэгэхээр энэ болгонд чинь тэр компани ажлын одоо багийн ахлагч маань өөрөлдөх юм бол манай редактор маань гэдэг юм уу баг ахилж байгаа хүн маань хамгаалах үүрэгтэй байгаад байна. За дараа нь бол 3 дахь алхам хүчтэй анхдагч нөлөөг эргэлхийлнэ гэж байна. Хүчтэй анхдагч нөлөөл. За өөрөөр хэлбэл юу гэсэн үг вэ гэхээр анхнаасаа бүгдөө яг хийхдээ нэлээ үр дүнг авчрахын тулд хэдэн зүйлийг анхаарна л гэсэн үг. Анхаарна. За юу гэхээр ямар нэгэн үйл явдалтай давхцгүй байх хэрэгтэй. Тэ жишээлх юм бол баяр наадамтай давхцуулж болохгүй байх нь шүү дээ, тэ. За өөр ямар үедээ давхцуулбал жишээ нь олон нийтийн нөгөө нэг санаа бодол нь тэ өөр тийшээ зүгэлждэг лээ. За сонгуулийн талдаа бүх ажилбадаа болох нь байна, тэ. За амралтын үеэр л үнээр бас ингээл бүгд амраа явцсан ямар ч төвлөрөх бол одоо мэдээлж бараг одоо муу хөрх нь ахна шүү. Тэгэхээр өөрөөр хэлбэл хизээ гэдгээ айгуу сайн бодох хэрэгтэй ахна. Жишээ нь зарим нэгэн асуудлууд ингээ мэдээллийн чанартай хөндөгдөөд тэгэл амар хурдан санаад алуулчихдаг тий. Гэхдээ мэдээж энд бол тогтвортой байдал чухал байна. За томоохон хэлэл мэдээллийг сонгох нь маш чухал. За тэгээд их газар сүүлийн үед нэлээ ол нөгөө хэвлэлийн баа хурлуудаар компани ажлуудыг айгүйх эхлүүлж байгаа. За их сурвалжийн 3 түвшнээс тэнцвэртэй байлгах нь бол мэдээж маш чухал байна. Энийг маш их анхаарах хэрэгтэй. За тэгээд ганцхан текст биш, энийг яаж баяжуулах вэ? Яаж олон хүний тэр одоо мэдээлэл хүлээж авах онцлогийг гаргах вэ гэдг нь амар чухал байна те. Тэгэхээр инфографик байх уу? За гэрэл зураг юу байх уу гэдгийг айгүй сайн бодох хэрэгтэй байна. За дараагийн 4 дахь алхам болохоор за олон нийт одоо олж уншихад их хялбар байх нэ. Өөрөөр хэлбэл бид нар яг үгүй ер нь ихэнх байгууллагууд маань сайтн дээр ингээд мэдээлэл тавьчихдаг. Гэтэл тэрийг маш зөвхөн орж уншдаг тий. За хаашаа тавиул олон хүн унших. За Facebook руу бүр линк нээшээ тийш яг энэ ингээд хүмүүс рүү мэдээлэл ингээд шеэрлэх нь байгаа даа тий. За гих мэдчлэнээр эдгээр зүйлүүдэд бас анхаарах нь. За яагаад бас нөгөө талаар Facebook-ийг хүмүүс илүү ашиглаад байна? Тэдний дэмжлэгийг бас авах гэдэг нь тий. Ер нь энэ олон нийтийн санаа бодлыг ямар байгаа нь тий. Энэ асуудал ер нь хэрэг гэдгийг бас таних нэг платформ байна. За бүтээлийн санаа болохоос мэдээллийг иргэдээс бас авах тусгай мэйл мэдээж ажиллуулж болох нь байна. За иргэдийн дэмжлэг авах гарын үсгийг цуглуулж цахимаар одоо сүүлийн үед бас гарын үсгийг цуглуулдаг ийм одоо аргыг ашиглаж болох нь байна. Жишээлх юм бол ганцхан танаар редакц ганц хэдийн сэтгүүлч ингээд яваад бас нэлээд хөшөргүй том асуудал байх юм бол олон нийтийн оролцоог яаж дайжлах вэ? Тэдний дэмжлэгийг яаж авах вэ гэдгийг бас аягүй сайн бодох нь байна. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол аягүй чухал асуудал олон нийтийн гарын үсгийг цуглуулж болох юм бүгдээрээ. За дараа нь нөлөө бүхий улс дөрчтэй мэдээж нийгэмд одоо нөлөөлөгчдийн дэмжлэгийг авч болох юм тийм ээ. Бид нартай хамтарч ажиллаж болох юм. За дараагийн 5 дахь алхам уншигчдын хийх боломжгүй зүйлсийг хийнэ гэж байна. За энэ маань юу байна? Эрх мэдлэлтнүүд шийдвэр гаргагчдаас тухайн баримттай холбоотой хариу авах хүртэл шахалт үзүүлж тэмээ дахин оролдох нь. Нэг албан бичиг явлаа, нэг уулзахгүй гэлээ, хаалга мөрөглөө, тэгээ бас шантраа хайж болохгүй нахан тий. Бид нар иргэдийн дуу хоолой болж байна. Тэдний өмнөөс одоо мэдээлэл авах эрхийн, тэдний өмнөөс одоо эрхийг нь хангахын тулд ажиллаж байгаа учраас шантрахгүйгээр
дахин хандах оролдлогоо үргэлжлүүлээрэй гэж байна. За тэгээд мэдээж үр дүн тодорхой анх зорьсон зорилгоо зорилгодоо хүрэхийн тулд бүгдээрээ тасралтгүй л ажиллах хэрэгтэй, тасралтгүй л үргэлжлүүлэх хэрэгтэй байх нь шүү. За одоо сая нөгөө олон улсын зөвлөх Чарлз Оутманы хийсэн. За та бэлэн үү гэж байна. За энэ болгоныг өөрсдийнхөө нийтлэл сурвалжлагынхаа сувгийг сонгочлоо. За дараа нь бүгдээрээ саний анхаарах ёстой зүйлүүд ээ, тийм ээ. Дээрээс нь компанид ажлыг өргөнүүлье гэх юм бол юунд дээр анхаарах вэ? Бүх алхмуудаа хийчлээ. За ингээд энэ бүхний эцэс та бэлэн үү гэд хэрвээ одоо дараах асуултууд гарч ирнэ. За тэгээд эдгээр одоо бэлдсэн байгаа та бүхэн нөө PPT өгсөн байгаа. Эдгээр бэлдсэн асуултанд нэг бүрчлэн хариулаад бэлэн хэсгээ шалганаа гэсэн. За тэгэхээр энэ PPT-г би та бүхэнд өгч болно. За одоо бүгдээрээ цаг нэлээд шахуу байгаа учраас төсөөл ажилдаа орноо. За 4 хуваагт яаж 4 хуваагдах вэ? За ингээд 6 ингээд яаж 4 хуваагдaltaв. Ингээд та нар ингээд бүр олоол ингээд болчих уу?